За совсон урдлын хичээл бүс хэлэх. За энэ бүсийг хэлэхдээ ингээд 5-ыг нэтэ дээгүүрээ ийм чимэглэлтэй бүс хэлнэ. Та бүхэнд энэс арай өөр төрлийн төгжөө очсон байгаа. За төгжээнд нь тохируулаад хэрхэн бүс хэлхийг заая. Бүс хэлэхдээ одоо энэ зузаан тороос утсаа ашиглана. Тэгээд энийг энэ бэлтцээ ашиглана. Энэ бэлтцийнхаа хамгийн том сувсаар нь бүсээ хэлэх байгаа шүү. Тороос утсаа нэлээд урт тасалж авах ёстой учраас 3 алд нэлээд элбэг 3 алдыг тасалж аваад бүсээ хэлж эхэлнэ. За тасалж авсан утасныхаа 2 үзүүр нь энэ нь нэлээд урт тасалж авсан 3 алд гарантайгаар тасалж авлаа. За хамгийн том сувсаараа бүсээ хэлж эхэлнэ. Эхлээд 3-ыг 3 сувс хийн. За 3-ыг хийгээд үзүүрээ тэгшлээд яг гол хэсэгтээ ингэж гарч ирнэ. За 4 дахь сувсаа хийн. 4 дахь сувсаа хийхдээ 2 үзүүрээ зөрүүлнэ. Нэг талдаа хийгээд нөгөө тал эсрэг талаас нь нөгөө үзүүрийг хийгээд ингэж зөрүүлэх байгаа. Ингэж зөрүүлээд 2 үзүүрээ тэгшилж барьж агаад доош нь нөгөө сувсаа гүйлгээд доороо ингэж гарч ирэх ёстой. Ийм дөрвөлжин гарч ирнэ. Ийм болж гарч ирэх ёстой. За одоо энийг үргэлжлүүлж хэлэхдээ хоёр талынхаа үзүүрт нэг сувс ингэж хийгээд 3 дахь сувсыг 2 үзүүрээ зөрүүлж хийнэ. Нэг үзүүр дээр нь нэг сувсаа хийгээд нөгөө үзүүр дээр нь дахин нэг сувсаа хийгээд ингээд 3 дахь сувсан дээр нь 2 үзүүрээ зөрүүлнэ. За ингээд зөрүүлээд ингээд дараагийн игнээ. За ингэж гарч ирэх ёстой. За ингэж явсаар ингээд яг хэлэх бүснийхаа уртын хэмжээгээр яг энэ байдлаараа үргэлжлүүлэн хэлэх нэ. За энийг сайн хараад аваа.